Телевиз үзэгчид хэрэглэгчдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. За аймгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг ажиллаж байгаа. Үйл ажиллагаа явагдаж байгаа. За өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл байгаа гэдгийг өнөө урд мэдээлж бас иргэд хэрэглэгчдтэй ойлгуулъя гэж бодсон юм аа. Тэгэхээр энэ бол хууль эрх зүйн үндслэлтэйгээр өөрчлөгдөж арай одоо үйл ажиллагаа маань өөр болсон шүү. Бидний одоо гол чиглүүлж байгаа ажил юу байгаа вэ гэхээр хэрэглэгчдийн соён гээгэрүүлэх, хэрэглэгчийн мэдлийг дээшлүүлэх энэ ажилд ажлын гол нь чиглүүлж ажиллаж байгаа гэдгийг өнөө урд хэлий. Ингээд бидний одоо сурал мэдээллүүд явагдах ёстой. Энэ талаар манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ажил зохион байгуулж энэ байгууллагуудтай хамтарч ажиллах юм аа. За өнөөдөр бол манайх аймгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг тэргүүнтэй, гүйцэтгэх захиралтай, удирдах зөвлөлийн одоо 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэйгээр ажиллаж байгаа. За миний бие бол гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа. Тийм учраас энэ одоо үйл ажиллагаанд өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцоод иргэд хэрэглэгч та бүгдтэйгээ хамтарч мэдээллээрээ уулзж явах болно гэдгийг мэдээлхийг хүсэж байна. За тэгэхээр манай нийгэмлэгийн гол үүрэг би түрүү хэллээ, хэрэглэгчтэй соён гээгэрүүлэх үйл ажиллагаатай. Өөрөөр хэлбэл хэрэглэгч маань юу мэдэж явах ёстой. Өнөөдөр манай хэрэглэгчдийг гохироож байгаа ажил үйлчилгээ үйлдвэрлэл худалдаа байгаа гэдгийг бид мэдж байгаа. Энэ дээр яаж хяналт тавих вэ? Яах юм гэхээр зэрэг хэрэглэгч өөрөө тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой байна. Мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой. За мэдээлэл хомс байж болно. Мэдлэг өөрсдөд нь олгох явдал энд бид нэр туслах чиглэлээр ажиллаж байгаа шүү. За манай удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бараа судлалын мэргэжилтэн байна, хуульч байна, хүний ихэмч байна, инженер байна. За одоо мэдээлэл технологийн инженер ийм хүмүүс ажилладаг. Тийм учраас бид бол одоо энэ чиглэлээр ялангуяа одоо орчин үеийн чиглэлийн техник, мэдээлэл, барилга байгууламж, мэдээллийн хэрэгслүүд энэ бүгдээр бол одоо мэдээлэл өгөх юм одоо ажлыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл эмийн зохистой хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний одоо тэмдэглэгээ, орчин үеийн одоо баглаа бодлын одоо тэмдэглэгээ ямар байдгийг яаж ашиглахын гэх мэтлэнгээр энэ зүйлүүдээр мэдээлэл өгнө. За бидний байнгын ажлын байр бол аймгийн засаг даргын хамгийн газрын 107 дугаар өрөөнд байрлаж байгаа. За ер нь одоо та бүхэн манай тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонирхох гэвэл за миний бие тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ороод гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За нацгийн цэцгээ төрийн захиргаа удирдлагын хэлтэлд ажиллаж байсан одоо ийм мэргэжилтэн байгаа. За Цэрэн нормын Нарант хуульзан гэлтсийн дарга аймгийн захиргаанд одоо олон жил ажилласан ийм туршлагатай хүн байгаа. За Сангад доржийн Дуланбаатар гээд физик математикийн багш одоо манай ард түмний сайн таньдаг юм багш хүн байгаа. За манай Өнөөгийн баян хонгор сонины эрхлэгч Санаа давг байгаа. За холбооны инженер одоо холбоонд ажилладаг Мягмасрангийн Алима. За их барих эмгтээчүүдийн эмч Хоролсрон. За барилгын инженер Цагааны Адья хорол гэсэн ийм одоо бүрэлдэхүүнтэй хүмүүс ажилладаг юм аа. За энэ хүмүүсийг дурдж байгаагийн учир юу гэхээр зэрэг та бүхэнд өгөх мэдээлэл маань энэ хүмүүсийн гараас гарч энэ хүмүүсийн одоо хоромтлоосон дадлага туршлага дээрээс гарч ирэх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт бол холбогдох асуудлаар магадгүй хувьчилт мэдээлэл авъя гэвэл дандаа олонний танил хүмүүс байгаа учраас хэрэглэгчд маань энэ хүмүүсээс мэдээлэл аваад ингээд явах ёстой маа гэж. За өнөөдрийн бидний шийдэх гол асуудал ярьж байгаа асуудал юу вэ гэхээр иргэдмээс тавьдаг юу одоо толгойноос давсан асуудал тавих юм бол хүлээж авах боломжгүй байгаа гэдгийг би гол нь энэ тайлбарлаж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр хуулийн дагуу бол төрийн бус байгууллага бол ханддаг, шалгадаг ийм зүйл байхгүй. Зөвхөн одоо хяналт шалгалтын байгууллагад иргэдийнхаа нэрийн өмнөөс, хэрэглэгчдийнхаа нэрийн өмнөөс асуудлыг тавьж хамтран шийдвэрлэдэг ийм үүрэгтэй байдаг шүү гэдгийг одоо хэлхийг хүсэж байна.